Тэгэхээр бид студид ярилцгаар жудогийн олон улсын хэмжээний мастер үндэсний шигшээ багийн тамирчин Адиас Сүрэнг ураад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан үйлсэж байна уу? Бэлтгэл тавтай юу? Сайхан үйлсэж байна уу? Бэлтгэл тавтай бэлтгэлээ гээл. За. Тэгэхээр бас 2025 он өдрийн одоо удааг байгаа яг энэ цаг мөчүүд ер нь 2025 он таны хувьд бас хамгийн онцлогтой зүйл мэдээж одоо бид бүхнээ сайн үзсэн одоо мэдэх бас physical area бас байгаа. Түүнээс гадна бас яг хувийн талаас хувь тамирчингийн хувьд бас ямар ололт амжилтаар дүүрэн өдөж өнгөрүүл энэ талаар бас ярилж. 2025 он бол миний карьерийн хувьд бол маш том жил болж өнгөрлөө. Маш өндөр үр дүн үзүүлсэн жил боллоо. Тэгээд жудогийн хувьд бол мэдээж 24 онд олимпиад оролцоо тэрний дараа тэгээд ахаад шин зорилго тавиад жудодоо бас шин зорилго тавьсан жил байсан 2025 он. Тэрний дундуур бас ингээд physical age шоунд оролцоод бас өөрийгөө өөр талаас нь хараад тэгээд жудо гэдгээс өөрөөр хараад тэгээд бас сэтгэл зүйн хувьд бас үнэхээр том юм авсан гэж бодож байгаа physical age-аас. Одоо бол тун удахгүй бас 2028 онд Лос Анжелес Америк нэгдсэн улсад тийм ээ дараагийн зуны олимп болох ч байгаа. Одоо барыг талдаа ингээд үндсэндээ хугацаанд орчлоо. Тэгэхээр таны хувьд бол мэдээж Монгол улсын үндсэн шигшээ багийн тамирчин. Тэгэхээр энэ утгаараа одоо мэдээж бас бэлтгэл сургуультай хангаж байгаа. Тэгэхээр энэ талаар бас тодорхой мэдээлэл өгвөл ялангуяа сүүлийн үед илүүтэй эрчимтэй одоо энэ цаг хугацаа явж эхэлсэн баг гэж бодож байна. Тий, бэлтгэл сургуулиндаа ерөөхдөө байн хамрагдаж байгаа. Тий, багш нарынхаа хэлсэн бэлтгэл сургалтыг өдөр тутамдаа ерөөхдөө хийж байгаа. Тэгээд мэдээж одоо нөгөө олимпийн оноо цуглуулах тэмцээндээ одоо 2 сараас явж эхэлнэ. Ер нь энэ жил хичнээн тэмцээнд оролцож хэрэг хэмжээний оноо цуглуулах шаардлагатай байна. Ерөөхдөө 5-6 тэмцээнд оролцох ер нь төлөвтэй байгаа. Ер нь тодорхойлцсон байгаа. Тэгээд тэндээсээ тэгээд олимпийн оноодыг цуглуулад ирнэ. Адиас Сүрэнгийн хувьд 2021 онд бас Grand Slam-ийн мөнгөн медалийг авч ирсэн байна. Тэгэхээр энэ жил бас Grand Slam мэдээж бас болох бах гэсэн мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ тал дээр бас ер нь бэлтгэлтэй байна. Тий, үргэлж бэлтгэлтэй байгаа гэж. Тэгээд Grand Slam тэмцээнүүд ер нь жил болгоно тий яг тодорхой улсуудад зохиогддог. Тэгээд манайх бас Улаанбаатар Grand Slam гэж зохиодог. Мэдээж одоо хамгийн анхны Grand Slam маань Парис болох гэж байна. Парисын Grand Slam-аас эхлээд тэгээд манайх болохоор 6 сард байсан баг. Grand Slam маань Улаанбаатар зохиогдно. Адиас Сүрэнгийн маань хувьд ер нь барилтдаг үндсэн жин нь бол нэмэх 78 гэж явдаг байна. Тэгээд энэ яг төрөл Монголоос ирэн хичнээн тамирчин байдаг юм бол одоогоор бас Монгол улс яг энэ төрөл дээр шансаагаар хийдэд явдаг. Манайх нэмэх 78 яг хүнд чинь жоохон ерөөдөө бусад жингээ бодвол цөөхөн л дөө. Гэхдээ бол маад бас дүүнэр байгаа манай найз нар маань бас байгаад ер нь хүүхдүүд байгаа. Гэхдээ бусад жингээ бодвол арай бага. Ер нь шансаагаараа яг дэлхийд одоо тийм миний ранк бол одоо 23-т байгаа ранкаараа. За 2025 он бол мэдээж онцлогтой зүйл нь Монгол улсыг ялангуяа улсын хэмжээнд physical age гэж энэ хөш овгоор сурталчлан таниулсан энэ үйл явдал гарцаагүй байсан. Тэгээ энд бол үнэхээр одоо манай баг тамирчид бол маш амжилттай оролцсон байгаа. Тэгэхээр энэ дээр бас ингээд таны хувьд хамгийн том сурж авсан том одоо суралцсан сургамж юм одоо нэг талаас бас мэдээж олон зүйлүүд бас тентэр бодогддог байна. Гэхдээ илүүтэй тэндээс сурч авсан зүйл нь илүү юу байв. Тэгээ тэнд оролцож байхад бас яг шинэ одоо туршлага гэх юм уу тэр талаас олж мэдсэн зүйл нь юу санагдсан? Туршлага гэвэл өөр орчинд үдсэн, өөр орчинтэй, өөр хүмүүстэй тэгээд бас яг жудо спорттой адилхан зорилготой тэгээд даалгавар биелүүлэх гэдэг юм уу тийм болохоор хувь хүнээсээ тэнд байгаа баг тамирчнаасаа ингээд тамирчин хүн ямар байх хэрэгтэй гэдэг зүйл маш олон юм суралцсан. Ах нараасаа очрах, тэгээд оргилах, тэгээд манай багийн ахлах Цорхон баяр гэл тэгээд найзаасаа хандаа төлөв ах гэдэг айгүй яг тамирчин хүн ямар байх хэрэгтэй юм бэ гэдгийг юу айгүй их сурч авсан. Ялангуяа Монгол улс 2 дугаар байв одоо дид байранд орсон шүү дээ. Тэгэхээр энэ үед яг тэгж орно гэсэн итгэлтэй байсан уу? Эсвэл за юу ч болж ирсэн эцсийн хүртэл ямарсан зориуд үзье гэж бодож байсан. Мэдээж эцсийн хүртэл эхнээсээ ингээд яг очиод ингээд тамирчид ингээд хүмүүсээ хараад ингээд эхний даалгавар малгартаа ороход бол тэгээд за ямарс эцсийн хүртэл үзнэ гэх. Тэгээ пенальт шалгараа тэгээ заавал төрүүлнэ шүү гэдэг яг даалгавар болгон дээр ингээд сэтгэл зүйн маань ингээд төвшөөс өөр болоод ирсэн. Би сүүлд нэг нөгөө шоу үзээд анзаарсан л та өөрийгөө эхний даалгавар дээр ингээд 2 3 пенальт дээрээс өөр сэтгэл зүйн машин дөр ирсэн. Тэгээд гэхдээ яг 2 дугаар байр орсон ч гэсэндээ амар харамсаад ах зүйл байсан л та. Угсаа тултлаа бүх зүйлээ хичээсэн манай баг. Тэгээд
2 дугаар байранд орсон дээр. Ялангуяа монголчуудад одоо алтын дайтай мөнгө гэж ярьдаг штэ бид чинь тий. Тэгээ тэр утгаараа бас ер нь аврагын дайтай дид байр авсан ингэж талархаж бас хүлээж авсан. Нөгөө талаараа мэдээж бас спортын салбарт явж байгаа тамирчид бас сэтгэл зүй бол маш чухал байдаг шүү дээ тий. Тэгээ тэр утгаараа ер нь таны одоо яг энэ тал дээр хэрхэн яаж өөртөө ер нь ажилдаг вэ? Сэтгэл зүйн талд ер нь би бас нөгөө босод тамирчдыг бодвол ер нь ингээд савлгаатай сэтгэл зүйтэй. Ингээл онц ингээд тэгээд ер нь тэгээд нөгөө олон тэмцээнд яваад ингээд тусдаа үзэхээр угаасаа нэг сандралтай тий сэтгэл зүй дээшээ байсан тохиолдолд ерөөд амжилт гарахад төвхтэй байдаг учраас ерөөдөө үргээ яг байр сурсан гэж ер нь харагдаж байгаа сүүлийн тэмцээнүүдээс харахад ер нь өөрийгөө ер нь сэтгэл зүгөө ер нь яг ингээд нэг төвшөндөө байлаа сурсан бас ингэ тамирчин хүн болж байгаа юм шиг санагдсан. Ялангуяа физикал эйж шоунд орж тэр ер нь нэлээд хүчтэй мэдрэгдчихсэн ялангуяа тэр ч одоо шоу учраас ингээд илүү хүчтэй нөгөө даралт шахалт гэдэг юм уу шүү дээ тий. Тэгээ бас нөгөө нэг орчин бас амар нөлөөлт юм билээ. Тийм бас гэрэл тий эндээс мөнгө гээд юу камер харчнаас тий. Тэгээд бас нэг юу гой санагдсан зүйл нөгөө баг хамт олон гэдэг чинь бас шал өөр юм билээ. Гэтэ яг жудо бүх яг багын спорттой л да. Багийн төрөл байдаг. Спорт багийн төрөл байдаг. Тэгээд багтаа би бас барилддаг. Тэгээ бас тэрнээс ахад өөр баг гэдэг чинь бас өөр юм билээ. Тий ингээ яг нэг бас өөр туршлага тий өөр туршлага болоод бас гоё юм билээ яг ингээд багийнхаа угаасаа яг ард дэмжиж тахад ямар сэтгэл зүйтэй байдаг лээ тэр шиг л үнэхээр бас гоё юм билээ. Ер нь манай одоо яг Монголын баг тамирчдын хувьд спортын сэтгэл зүй гэдэг энэ судал тал дээр хэрэг дэмжлэг үзүүлж одоо ялангуяа төрөөсч гэдэг юм уу улсаас ч гэдэг юм уу тий ажилдаг тэр талын бас мэдээлэл хэрэг өгд юм бол нөгөө талаараа ер нь мэдээж энэ маань өөрөө тамирчдыг бол амжилтаа ахиулах, амжилт гаргахад бол маш чухал нөлөөтэй хүчин зүйл байгаа шүү дээ, тий. Би физиологоос гадна нөгөө талдаа сэтгэл зүй байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг ямар хэмжээнд анхаарч ажилладаг юм? Ерөнхийдөө намаа яг нөгөө нэг 19 онд би анх шишэд орж яхад тийм байдаг байсан. Тэгээд ер нь 21 оны Олимпиад 20 оны Олимпиас ерөнхийдөө сэтгэл зүйчтэй ажиллаж эхэлсэн. Ер нь манай жудогийн хувьд бол тийм. Тэгээд яг хав Олимпийн төвшөнд ерөнхийдөө ингэж ажиллаж байсан. Би бас сая 2024 онд Олимпиад явахдаа бас сэтгэл зүйчтэй ажиллаж байсан. Мэдээж маш их тамирчин маш хэрэгтэй зүйл, хэрэгтэй хүн юм бэ лээ. Сэтгэл зүйч гэдэг хүн бол өмнө нөгөө нь бас мэддэг байсан болохоор тэгээд яг хав ингэж дараагийн нөгөө ингэж хамтран ажиллах юмнууд нь бол яригдаа явж байгаа. Тийм гэхдээ ер нь спортын сэтгэл зүйч гэдэг бол маш хэрэгтэй мэргэжил гэж би боддог. Ер нь бол миний санахын өмнөх Олимпийн үеүүд дээр ч гэсэн манайх бол сэтгэл зүйчтэй явуулсангүй, хамт очисонгүй гэдэг ийм шүүмжил бол нэлээд үг гарч ирсэн учраас одоо магадгүй 2028 оны Олимпиад бол энэ алдаагаа илүү давтахгүйгээр улсаас бас анхаарч байгаа байх гэсэн ийм итгэл үнэмшил бас байгаад байгаа. Ер нь тэр тал дээр ажиглаж байгаа юм байна. Тий, одоохондоо бас өмнө бид нэр яг жудогийн холбооны зүгээс хамтарч ажилладаг байсан бол одоо тэр нөгөө нэг сэтгэл зүйчтэйгээ бүр улам ойртоод ингээ хуваараа ингээ дуусаа уулздаг гэсэн. Тэгэхээр бас тамирчин дээр ч гэсэндээ нөгөө төвшин агч байгаа болохоор улсаас бас ингээ ерөөд тэрэн дээр бас алдахгүй 28 онд хамтарч ажиллах байхаа гэж харж байна. Хувь хүний хувьд яг тамирчин гэдэг үднээсээ таны тэр ялах хүсэл эрмэлзэл бүхий төсвөр төвчээрийг юу хамгийн их өдөөж өгдөг вэ? Мэдээч одоо миний хөдөлмөрлж гин ялт авахын төлөө угаасаа тамирчин болгон хөдөлмөрлж байгаа тэгээ бас ард нь маань бас намайг дэмждэг олон хүмүүс байна гэр бүлийнхэн маань байна надтай өргөл чамд намайг ойлгодог багш тасгалжуулагч маань байна тэр маань анх физикал эйж яг энэ олон улсын шоунд оролцуулсан тухай мэдээг ер нь яг хизээ авсан бай. Бас авсныхаа дараа ер нь ямар одоо төсөөлөлтөй байгаад очиод бодит байдал хоёрын зөрүү ер нь хэрэг холбоо. Эхлээд надад нөгөө нэг яг Олимп дуусаад яг амралтын үедээ байхад над руу холбогдчихсэн байхгүй 10 сард 2025 оны 10 сард гэсэн үг. Үгүй 2024 оны 10 сард. Тий Олимпийн дараа гэдэг чинь. Тийм тэгээд ийм шоу байгаа ингээд ярилцсанд ороод өгөөч гэж хэлсэн аахгүй. Тэгээ яг тэр үед нөгөө амарч ирсэн. Тэгээ би бас нөгөө нэг ийм шоу төрлийн тэмцээнд оролцож байгааг болохоор яагаад болохгүй гэд оролцоо. Тэгээд ярилцсанд ороод тэнцсэн. Тэгээд тэнцээд би бас өмнө нэг ярьжсэн багтаа нөгөө тэнцээд өөрийнхөө хувийнхаа багштай хэлсэн. Багшаа би ингээд ийм шоунд тэнцэн. Тэгээд яг он гаргаад 2 сард
зураг алтан болох юм байна гэдэг багштай хэлсэн чинь манай багш яг тэр үед яг нэг Париси Гераслам маань таардаг байхгүй. Тэгээд Париси Гераслам таарсан өө хоёлаа тэмцээд явсан дээрх хаа цаомоо хэрэггүй хаа гэд. Тэгээд би шууд залгаад хүмүүсрэл орхоо боллоо багш маань шүүрхүү гинэ гэдгсэн чинь манай холбоотой ярилцаад Spark гэх дэлхийн зөв Spark юу холбоотой ярилцаад холбооны ерөнхийлөгчтэй манай ярилцаад тэгээд энэ адид хэрэгтэй юм байна гэдэг намайг яг явуулахад биширж ирсэн. Ер нь зөвшөөрснийхэн дараа таны төсөөлөл болон бодит байдал хоёрын хоорондын ялгаа гэдэг амар зүйтэйсэн. Тэгээд дараа нь би нэг physical age-ийн season 1 season 2 мөр үзэж байгааг байхгүй. Ерөөдөө харж ирсэн гэхдээ бүр яг physical 100 гэдэг явдаг. Тийм physical 100 явдаг гэсэн. Тэгээд тэрийг үзчихээд хэцүү л юм байна да гэж бодож исэн. Тэгээд яг уусаа нөгөө намайг сонгосон шалтгаан болохоор уусаа хүнд чинь гэхээр баг болгонд хүнд чинь байх ч юм уу гэсэн төсөөлөлт очсон болов ч тийм зүйл байгаагүй. Амар эрсдэс өөрөө. Эрсдэссэн. Тэгээд за ямар ч л лсэн тэгээ Монголсаа төлөөлөд ирсэн юм чинь тэгээ өөрийнхөө давуу талыг ашиглаад үзэндээ л гэж бодож исэн. Яг тэмцээний үеэр бол одоо шинэ үзэгчүүднээс харж байхад их амаргүй сорилууд нэлээд явж ирсэн шүү дээ. Ялангуяа тэр хоёр том гуайланг тасралтгүй барьж зогсох тэр хугацаа төрдөг тий. Тэр бол маш амаргүй хоёр гараараа гэд атгацсан байсан шүү дээ. Тий. Хүмүүс ингэж нөгөө даалгавар дээр хуваарлж захтаа тэгээ за диатахад үзье гэдэг яваасаа би нөгөө жудогийн спорт, хатгалтын спорт болохоор бас яхтай юм хатгаад тэгэхээр бас өөртөө бас итгэжлээсэн. Ерөнхийдөө итгэжсэн манайхан ч гэсэндээ жудо хэмжээ гэж тэг итгэжсэн болохоор тэгэл за гэл. Тэр яг төвлөрөөл яг өөртөө тэг за бүгчээд ажиллая шүү. Юу ч болсон тэгээ тэр юу тавихгүй шүү гэсэн үднээс яг харсан тэгээд тэр нөө сэтгэлийн хүчээр гэдэг би юм тийм үг ер нь миний үгүй санд байдгийг мдээгүй тэр үед л мэдсэн. Эхлээд нөгөө тэр чинь 2 сар зураг авалт гэдэг чинь 10 сард нөгөө нэг яг 10 сар 28-нд ихний цэцэгцсэн шүү дээ. Тэгээд тэгж яваа. Тэгээд би манайх сэтгэлийн хүчээр би үзэгээс авах гэдэг чинь тэр сэтгэлийн хүчээр гэлэх. Би юу тийм үг хэлээгүй те гэж бодсон. Яг үсэн чинь ярнэс яг хэлсэн байсан. Ер нь яг тухайн моментд ер нь хамгийн ихээр юу бодогдож байгаа яг ингээд сүулдэ мэдээж чи одоо хичнээн тэсэхэд бас төсвөрлөшгүй хэцүү юудаа иржил таарч чинь удаан барай зогсож тий. Тэр момент ер нь яг юу их хөвчлэн өөрөө ч одоо тэр атгал тий. За ямар ч л байсан бол хүч хөвж юу. Юугээ яг хэцүү байгаа гэдэг юм бодох хэрэггүй л байх л да. Ер нь бүх спорт төр нэг хэцүү байгаа гэвэл хэцүүгээ бодоол шууд хантраш тэгэл өөр зүйл бодохыг л хичээжсэн тий. Минутаа. Чи нийт хэдэн минут үргэлжлэсэн? 41 минут татгасан. Тасралтгүй тий яг эхлээд л 10 минутанд бол яг ингээд гар нөгөө яг ядраагүй цуцаагүй үедээ бол ингээд атгаад байхад бол асуудалгүй яг гар цуцаад ирэхэд бол аюу хэцүү юм байлээ. Маш л сүүлд баг өөрөө ирэхгүй. Тий яг ингээд яг тавьд юм байлээ. Өөр ер нь ингээд эргээд дурсамжаас нь харахад шоуны үеэр оролцож байхад хамгийн хэцүү санагдчихсэн амаргүй ч гэдэг юм уу те. Сорил нь яг таны хувьд юу байсан? Хамгийн хэцүү сорил нь Хасадар шатны сорил байсан. Орхон баяр ханц сүрэн бид гурав нөгөө аюу 1.2 тонн ачааг нөгөө түрдэг. Тэр өстө маш хүндс. Тэр надад ихлээр яг натгалтай яг хэцүүлсэн л да. Тэрний дараа тэр даалгавар орсон тэр бүр хамгийн хэцүүсэн. Маш хүндсэн. Тэр ерөөхдөө 2-оос 2 цаг 30 минутын хооронд төрсөн гэж бид ерөөхдөө тацаалсан л да. Яг тэгсэн л дээ. Тэгээд тэрийг ингээд эхний яг нэг 3 тойроход л яг нэг хөл гар цуцаж эхэлчихсэн л да. Тэгээд нөгөө л ч нэг хасагдах гээд байгаа учраас бас том дарамт байж байгаа. Тий дарамт тэрнээс илүү нөгөө бас нөгөө нэг өөртөө итгэжсэн зүйл нөгөө нэг Австралийн 2 эмэгтэйгээс хандаа бид нар ер нь уусаа бид илүү гэдгийг мэдсэн байсан учраас бас давуу талтай байсан нөгөө талаас. Гэтэ бас хэцүү хамгийн хэцүү даалгавар тэр байсан. Шоу сая дуусны дараагаар бас дахиад Welcome to Mongolia гэдэг Physical Age-ийн тусгай дугаар сая хийгдэх шиг боллоо шүү дээ. Тэгээд цацагдаа сая бас нэлээдгүй үзэлтийн өндөр топ 10 дотор орсон гэсэн мэдээлэл байгаа. Тэгээд энэ дээр бас сонирхолтой хөгжилтөө ч гэх юм уу. Ер нь яагаад ингэж онцлог болсон юм бол тэр талаар бас. Тий ер нь Spark-аас хамтраа бид нөгөө Орхон баяр маань Солонгос яваад тэр үедээ нөгөө YouTube бичлэгт орж явахдаа тий таад манай Монгол дээрээ бүх юм тий плейстэй welcome to гэдээсэн. Тэрнээс нь үүдээд ерөөхдөө Spark нийтлэгстэй хамтраад welcome to Mongolia гэсэн төслийг хэрэгжүүлсэн. Тэгээд тэрнээс болохоор манай багаас Орхон баяр тэгээд лавгчаар ах маань оролцсон. Тэгээд бид ерөөхдөө хэсэг юунд энэ зураг авалтанд нь орсон. Тэр хоёр болохоор яг үндсэн зураг авалтууд нь хөдөө тэр бөхөр барилдах зэрэг тиймүүд нь оролцсон. За бидний ярилцах цаг маань бас өндөрлөгтэй шиг хандж байна. Тэгэхээр сүүлийн асуулт маань хамгийн ойрын хугацааны томоохон зорилтууд таны хувьд яг ямар одоо зорилтуудыг тавьж түүндээ одоо хүрэхээр
ажиллаж байгаа. За мэдээж холын зорилго гэвэл тэ 2028 оны Лос Анжелес Олимпиад. Тэгээд тэрний наан тэгээд Олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдээ бас дэлхийн аваргууд байна. Тэрэндээ бас тэ амжилттай оролцохыг хичээж байгаа урд урдынхаа амжилтыг тэ улам давуулж биелүүлэх. Тэгээд тиймэрхүү тэгээд бэлтгэлдээ уус шандаа орсон байгаа. Ерөөдөө байнга бэлтгэлээ хийж байгаа хүмүүсээс надаас ингээ асууж бэлтгэлдээ орсон уу гэдэг байнга л бэлтгэлээ хийж байгаа. Тэрэнд маань санаа зовх хэрэггүй шүү. Шоунд ороод яваад ахаар бас бэлтгэлт нэг санаа зов. Тий, манайхаа айгүй санаа зовж байгаа хэвчээ бэлтгэлээ өргөлж хийж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье бас Олимпийн алтан медаль авахыг ерөөе. Баярлалаа. Ерөөл Батар шгэ. Бид олон улсын хэмжээний мастер Монгол улсын үндсэн шигшээ багийн тамирчин Антиас Өрнтэй ярилцлаа.